За сайн байцгаана уу. За энэ удаагийнх 4 төрлийн сонголттой. За 4 сонголттой уншлага маань яг юу хийх гэж байна гэхээр X чинь одоо өөрийн чинь талаар яг ямар бодолтой байна вэ? Юу гэж боддог вэ гэсэн. За ийм уншлага хийх гэж байна. За тэгээ 4 төрлийн картнаас хамгийн их татагдж байгаа карта сонгон. Дараагийн хэсгээс уншлагыг үзээрэй. За нэгдүгээр сонголт Spark гэдэг картыг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлэе. Spark. За Spark картыг сонгосон хүмүүс төр юу гарч байна вэ? X чинь за чиний талаар яг ямар бодолтой байна вэ гэхээр тийм ээ. За энэ өрөлт болохоор яг юу энэ өрөлтүүдийн энэ одоо дэлгэлт болохоор яг юу хэлж байна? Энд бол хайр, хүндлэл, за тэгэл аз жаргалтай дурсамжууд одоо ч гэсэн одоо байна л гэж хэлж байна. Картууд бол хайрч байна, хүндлэлч байна, тий аз жаргалтай дурсамжуудаа ч гэсэн мэдээж одоо таны X бол бодсоор байна гэж хэлээд байна. Тэрний одоогийн бодол нь болохоор яг юу хэлж байна гэхээр Lady, Spark гэдэг их гой картууд байна л да. Six of Pentacles гэсэн картууд. Lady тий. Бэлийг өмсөж авлаа энэ хооронд. Lady. За, Six of Pentacles. Spark. За, картууд яг юу хэлэх гэж байна? Тэр чамааг эмгтээлэг хэрнээ айгүй үн цэнтэй хүн гэж. Бас айгүй өглөгч гинэ. Айгүй өглөгч. Маш халамжтай. Ер нь бол өөртөө байгаа сэтгэлээж тэр байгаа эд материалаач тэр ерөөсө харанхуй өгдөг өглөгч хүн гэж. Хамтдаа байхад бол айгүй халуун дулаан мэдрэмж төрүүлдэг байсан гэж байгаа байхгүй. За яг тийм бодолтой байна өөрөө чинь X. Өөрөө чинь бодож байгаа X тий хүмүүс тус тий. Spark карт яг юу хэлэх гээд байна гэхээр тийм ээ. Тэр сэтгэлийнх нь гал оч нь одоо ч унтраагүй гэж хэлэх гээд байгаа байхгүй. Гал оч гэсэн үг Spark гэдэг. Нөгөө оч ингээ өсөрдөн штэ галалд гялалцдаг. Тэрийг хэлээд байгаа. Нөгөө пингалын галаас оч өсөрдөг шиг. За тэрнтэй адилхан оч. Одоо ч ерөөсөө одоо гарч байгаа гэсэн үг байхгүй тий. Өдөр бүр л тий. Тийм л их тийм одоо унтрдаггүй нэг юм гялалцсан их гоё сэтгэлтэй өглөгч хүн гэж байгаа байхгүй юу. За тэрний мэдрэмж нь болохоор яг юу хэлж ийн гэхээр те Global card Star 2-оор бидний хооронд бол одоо зөндөө их тийм аз жаргалтай сайхан зүйлүүд зөндөө их байсан. Чамааг өөрт нь бүр нэг аз авчирдаг байсан гэж үздэг гинэ. Аз жаргалтай цагуудч байсан. Тэгвэл нэг өөртөө ч байхад их азтай санагддаг байсан гин. Байдаг шүү дээ одоо хүмүүсийн нэг энерги таарахгүй хүнд нэг аз авчираад байдаг. Хамтал байж хахад одоо юу гэдэг лээ? Хамтал байж хахад нэг аяндаа нэг юм бүтээд яваад байдаг шүү дээ. Гэтэл хамт байх тавилан заяагүй ч юм уу тохирохгүй хүмүүс байхаар бүр мянга хичээгээд хичнээн унтлаа ядартлаа сөхөртлөө ажилласан ч нэг юм болдгоо. Гэтэл тэрний бүр ингээд нэг тас эсрэгээр өөртөө чинь байхад өөрийг нь айгүй азтай болгодог байсан гэж. Стар гэдэг нь болохоор ер нь бол холоос одоо мөрөөдөх өөрөөс чинь нэлээд од шиг холын зайд байгааг хэлээд байгаа байхгүй. Тэгэхдээ тэр хүний хувьд хол зай гэдэг нь заавал одоо бүр тийм од шиг хол гэдэг нь сэтгэлээрээ үнэхээр ингээд холдсон байдлыг бас хэлж болж байна. Эсвэл үнэхээр орон зай хувьд те зөндөө хол болцсон байгааг хэлээд байгаа байхгүй.
Тэг холоос бас ингээд нэгсэндээ дурсаад өгүүлээд мөрөөдөөд за тэгээд санах үйж байгаа л гэж байгаа юм. Тэгэхээр та хоёрын харьцаа холбоо бол нэлээд зайны харьцаа бол зайнд бол одоо холын зайтай бол болцсон юм байна л да гэж. За яг юунд энэ хүн одоо яг X тий энэ харьцаанд донд яг юунд харамсаж байна гэхээр тий Emperor нэрэг өөрийгөө хит их тийм зөрүүд бардан байсан да. Өөрөө нэгсэндээ нэг юм хяналтаа тогтоохыг хүсэж ирсэн хүн шиг байгаа байхгүй юу? Зөвхөн биел гэсэн нэг тийм байр суурьтай хяналтаа тогтоохыг хүсэж идэг. Зүгээр хамтал байж хаад ингээ болоход нэг гэр бүл дотор байсан ч гэсэн нэг би гэсэн нэг өөрийн гэсэн нэг тийм одоо юу хэмдэ нэг тийм амин жүзэлч гэх юм уу. За тэрэндээ айгу одоо ингээд эргээд ингээ бодоход хэд зөрүүд тийм хамгийн гол нь зөрүүд нэг тийм бардан байсан да их харамсаж байна гэх. Emperor card. Нэг юм болгоныг хянах га захирах гад байдаг байсан да харамсаж байна. Тэгэхээр энэ харьцаан дээр таны бодож байгаа X бол харамсаж байна яг үнэндээ өөрөөс чинь холын зайд болцсон доо. За чамд одоо яг ингээ хилээгүү тэр зүйл нь одоо яг юу байна гэхээр чиний талаар бас хаяа нэг сураг ажиг тавьдаг. Сошиал их чинь хардаг байж магадгүй тий. Ерөнхийдөө ямар хөө явж байгааг чинь мэдхийг хүсэж идэг. Огт өөрөө чинь талаар нэг мэдээлэлгүй болохыг хүсэхгүй байгаа гэсэн үг. X л X одоо яана вэ энэ хамаагүй гэж бодохгүй байгаа гэсэн үг ерөөсөө. Тэгэхээр ямарваа нэгэн байдлаар өөрийг чинь тэгээ өөрөө чинь мэдэхгүй байдлаар зүгээр сошиалын чинь пэйж хуудас байхаа мессеж хаардаг юм уу? Сториг ч үздэг юм уу? Эсвэл таньдаг мэддгээс сургалт юм. Ерөнхийдөө л чиний талаар чимээ сураг одоо тавьж идэг гэсэн үг. Тэгтээ бол эргээд бол холбоо барихгүй тий. Барихын нэрг бол одоохондоо бол энэ дэр нэг харагдахгүй байх шиг байна тий. За Six of Wands зөв юу хэлэх гээд байна хэ? Энэ хүн одоо биш ч гэсэн хизээнийг өдөр ингээд нэг холбоо зүгээр ингээд тогтоож магадгүй. Тэгтээ хамт эхлэх гэж байгаа гэсэнтэй биш зүгээр л нөгөө ядаж хэл мэд мэдээ гэдэг шиг нэг өдөр тий холбоо тогтоож бас магадгүй гэдгийг илэрхийлээд байна энэ карт. Тэгэхээр юу гэж юм гэхээр ер нь өөрөө чинь талаар ерөөсөө муу хүнч гэдэг юм уу за тэрийг талаар ерөөсөө огт дурсагдахгүй төрлийн биш. Өөрийнхөө бардам зөрүүд тэр харьцаан дээр жоохон иймэрхүү байсандаа жоохон харамсаад эргээд ажиглаад байж идэг. Тэгээд ядчил нэг сайн яваа болов гэд нэг боддөө штэ хүн тий. Ер нь ямар хөө явж идэм бол доо гэд. Яг тийм төрлийн энерги байгаа даа л да энэ хүнд. Тэгэхээр нэг өдөр хизээ нэг өдөр энэ картаар бас эргээд нэг зүгээр тий холбоо барих бах. Холбоо барина гэдгийг илэрхийлээд байгаа гэж бодож байна нэг. Тэр ямар ч гэсэн сайхан дурсамжуулсан гэж хэлээд байгаа юм байна. Энэ дэр нэг юм цаад болоод байгаа энэ карт нь юу гэхээр Ten of Wands. Энэ одоо энэ үйлчлэгүүдийн хамгийн чухал нь тий. Тэр одоо бол айгүй их тийм хариуцлага ихтэй, өөртөө үүрсэн ачаалал ихтэй. Сэтгэл санааны ч гэсэн дарамттай байгаа байдлыг. Магадгүй түрүүн хэлсэн шүү дээ. Өөртөө ч байхад азтай байдаг байсан гэж хэлж байгаа байхгүй. Гэтэл өөргөө чинь болсон чинь юм тийм азтай бас биш байгаа. Тэгэнгүүт өөрт нь айгүй их тийм дарамт ихтэй, ачаалал ихтэй, нэгсэнд аз гэж юм байхгүй байгаад ингэж хэлж байгаа байхгүй. Тийм болохоор өөрийнх нь нөхцөл байдал юм байгаа учраас сэтгэл ингээд эргээд холбогдох юмсан гэсэн сэтгэл байсан ч гэсэн нэгсэндөө одоо тийм алхам хийхэд хүндрэлтэй нөхцөл байдалд өөрөө байгаа хүн гэж энэ хүн.
За тэгээд нэг өгүүлбэрээр хэлэх юм бол юу хэлэх гээд юм гэхэд тэр чамайг ерөөсөө муугаар боддгоо. Харин ч үн цэнтэй, Азууд авчирдаг. Нөгөө нэг сэтгэлийнх нь гал нь ингээд нөгөө нэг юу гэх юм дүрлцэж идэг гэх юм уу, нэг амьдралын төлөө нэг итгэл сэтгэлийн нэг галтай хүмүүс үүдэн штэ, нэг оч шиг ингээд дүрлцэдэг гал шиг дүрлцдэг биш, оч шиг ингээд нэг санаа оноо гарч идэг нэг тийм нэг час гэсэн нэг юм хүмүүс үүдэн штэ, тэгж бодож харж идэг гинэ. За тэгэхээр тэр хүний бардам зан нь нэгдүгüүрт бардам зан нь, хоёрдугаарт энэ одоогийн байгаа нөхцөл байдал нь тэр хүнийг яг одоо ингээд хөдлөхгүй тухайн газар дээр нь барьж байгаа гэсэн үг. Таны X-ийг. За ийм төрлийн нэгдүгээр группийнхний одоо сонголтын X бол нэг ийм бодолтой байд юм байна. За ингээд уншлах сонссонд баярлалаа. За хоёрдугаар группийнхний X одоо яг өөрийн чинь талаар яг ямар бодолтой байдаг вэ гэдэг уншлагыг хийя. За энэ үзрүүдийн дэлгэлтээс харахаар болохоор яг юу харагдах гээд байна вэ гэдэг. Сэтгэл нь ерөнхийдөө ингэ тий сэтгэл нь ерөөсө тасраагүй одоо ингээд тэр хүний гомдол нь эргэлзээ нь шийдээгүй зүйлүүд нэлээд үлдсэн харагдаж байна гэж хэлмээр байна. Шийдэгдээгүйгээр үлдчихсэн асуудлууд нэлээд байна гэж. Одоо яг чиний талаар яг юу бодож байна? Lily, Queen of Cups. Энэ хоёр үзрээр болохоор тий зөөлөн сэтгэлтэй, халамжтай, эмэгтэйлэг. Одоо ингээд нэг сэтгэл айгүй тийм сэтгэл сайтай, сэтгэлийг зориулж гаргаж чаддаг хүн гэж боддог. Лилис болохоор яг юу гэж нэхэр урт хугацааны холбоо одоо дотн харилцааны мэдрэмжийг илэрхийлдэг карт байхгүй юу? Урт хугацааны. За өөрөөр хэлбэл юу гэж нэхэр тэр миний амьдралд бол одоо энэ Queen of Cups гэж өөрөж хэлээд онцгой байр суурь эзэлж исэн гэж. Тэгэхээр та X-ийн амьдралд бол нэлээд онцгой байр суурийг эзэлдэг хүн байжээ. Гэсэн бодол нь болохоор одоо ч байдаг л гэсэн үг. За яг одоо болохоор яг ямар мэдрэмжтэй байгаа хэр шиг те. Энэ шиг. The Five of Cups. Тэр дотроо болохоор буруу ойлголцол. Ер нь буруу ойлголцчлоо. Тэгээд нэг тийм энэ итгэл алдсан байдлыг хэлж байгаа хгүй. Five of Cups. Урам нугарсан итгэл алдсан байдал. За тэгээд одоо нөгөө жоохон хардалт сэрдэлт. Жоохон үнэнч бус байсан байдал. За тэгэл гомдол байгаа гэлээ. Яг одоогийнх нь мэдрэмж нь. Тэгэхээр энэ хүн бол одоо ч гэсэн өөрийг чинь тавьж явуулаагүй. Хичнээн X гэж таны хувьд та X гэж бодож байгаа байж магадгүй ч гэсэн энэ хүн одоо ч бас бүрэн дүүрэн тавьж явуулагдаагүй. Одоо энэ Nine of Swords байна. Одоо ч тэр талаар бодоод баг нойр нүрэхгүй байдаг гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь өнгөрсөнд болсон юмдаа айгу харамсаж байгаа хүн. Хэн нь буруутай, хэн нь зөв, ямар байна гэсэн юусаа ямар тач тэр хүн бол харамсалтай байгаа. Тэгээ одоо хэрэг тавьж явуулаагүй байгаа гэсэн үг. За чамд хэлээгүй зүйл байгаад байгаа шиг байна энэ. Expression card. За тэгээд энэ Ace of Wands card. Энэ хоёр карт болохоор тий одоо ч гэсэн чамд ингээд хэлхийг хүсэж байгаа зүйл байгаа. Ахиж харьцаа холбоог эхлүүлэхийг хүсэж байгаа зүйл байгаа бүр. Ярих хүсэл, тэгээ тайлбарлах хүсэл. Яг юу болсон яасан талаараа ядаж загтлаарч хамаагүй ингээд өөрийгөө илэрхийлэх. За байга гэхэд үйлдэл хийгээд өөрийгөө ер нь нэг буруу ойлголцсон, буруу нэг ингэсэн энэ өнгөрсөнд харамссан энэ хуурмж байсантай харамссан байдлаа нэгэсэндээ
өөрт чинь хэлж илэрхийлэхийг хүсэж байгаа байхгүй. Яагаад гэвэл ерөөсөө өөрөө энд амарч тайвширж ерөөсөө тэр энэ харьцаа ингээд дууслаа одоо болоо гэж ингээд бодцсон биш байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ хүний хувьд бол энэ харьцаа ерөөсөө дуусаагүй харьцаа. Тэрч байтугай эргээ дахиад өөрт чинь хэлж ярьж зүгээр ойлгуулах юмсан гэсэн хүсэл байна гэсэн үг байгаа байхгүй юу. За тэгээ энэ харьцаан дээр бас нэг саадтай нэг юм байгаад байна тий. Энэ Nine of Swords-ын хоёр ерөөсөө саадна. Тийм одоо маш их тийм юу гэх юм. Санаа зовсноосоо болоод өөрийгөө ингээд бүр ингээд санаа зовсон одоо өнгөрсөнд харамссан байдлаасаа болоод одоо ёстой нойрон чөрхөө өөрийгөө одоо зэмлэгч гэдэг юм уу тий өөрөө өөрийгөө буруутгах өөрийгөө одоо нэгсэнтэй дотроос нь ингээд нэг мэрж химэлж байгаа хүн харагдаж байгаа. Тэстэ дотроо бол шамлаад идэгдэж байгаа наа үгүй юм шиг царайлаад явж байгаа ч гэсэн. Алдаа хийсэндээ. Тэрнээсээ болж ёстой нөгөө нэг гимшээд стресст ороод нэг жоохон онцгүй л байгаа. Ер нь бол тэр хүний нөхцөл байдал. Одоогийн нөхцөл байдал нь үнэхээр онцгүй хүнд байна. Таны X гэж бодож байгаа тэр хүн чинь. Тэр гаднаасаа айгүй тайван байх гэж хичээж байгаа юм шиг боловч үнэхээр дотроо бол дайн болж байгаа гэсэн үг. Үнэхээр харамсаж байгаа. Үнэхээр хэцүү байгаа л гэсэн үг шүү тий. За цаашдаа болохоор яаж юу гэж бодож нэхэр нэг юм хүлээлтийн байдал үүсэж байгаа байхгүй юу? Энэ одоо хүлээж ийн гэсэн үг. Одоо нөгөө өөрөө буруутай бас үйлдэлийг ерөнхийдөө нэг бодохороо болохоор тий хэлж илэрхийлээ захиагаарч бол ер нь нэг зөв буруугаа ойлголцъё гэж бодож байгаа. Нэг талдаа болохоор цаг хугацааг ч юм уу юу ч юм ингээ хүлээж байгаа. Магадгүй өөрөө хүрээд ирчих байх ч гэж бодож байгаа ч юм уу. Өөрөө чинь өөр дээр хүрээд ирэх байх ч гэж бодож байгаа юу. Ямар ч гэсэн өөрөө үйлдэл хийх гэхэр нэгсэндээ зориг зүрх байхгүй байгаа гэсэн үг шүү. А тэгэнгүүтээ нэг юм хүлээлтийн байдалд орцсон л байж байгаа юм. Яг нөгөө хэлж ярих гээд ингэхэр нэг ингээ сайн нэгсэндээ магадгүй өөр айгүй их өөр их чинь маш их гомдоосон байх л даа тий. Тэгээд бас нэг ичдэг нүргэж байдаг бол хөдөлж чадхаа байцсан л байдаг баг. Гэхдээ өнгөрсний дараа бол яг бүх юм болоод өнгөрсний дараа бол үнэхээр өөрөө бол асар том буруу юм хийсэн гэдгийг бол ойлгоод байгаа гэсэн үг байгаа байхгүй юу? За тэгээ ингээ базаад хэлэхээр яг юу гэх гэлээ. Чамааг бол үнэхээр сайхан амьдралд нь орж ирсэн бол үнэхээр одоо өөрт нь бол тийм олдшгүй аюу эрдэнд байсан гэж бодож байгаа. Тэгэд одоо хэрнээ тэр хүн бол үнэхээр сэтгэлээсээ юу тавьж явуулах хоосрох тийм байхгүй бүр ингээд уучлалт гуйгаад хүлээлт энэ байдлаас гарах юмсан гэж бодсон хэрнээ нэгсэнтэй зориг нь хүрэхгүй байгаад байгаа л гэж хэлсэн байна. Магадгүй хоёулаа хоёр талдаа бие биенийг үнэхээр аимшиг гомдоосон байх тийм. Энэ юу н айгуу тийм хэцүү харьцаа байна. Үнэхээр нэг үеийн үрийн кармагийн травматай харьцаа юм шиг байна. Тэгэхээр үнэхээр холбоо барих хүсэл байсан ч чадахгүй байгаа л гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр тэр чамайг ерөөсөө мартах байтугай тий нойр нөрхөө бодох үе байна. Бүх болсон зүйлсийн тий одоо сэтгэлийн шархан тэгээ эргэлзээн харамслан тий одоо өөрийг нь үл хөдлөл хийлгэж чадахгүй тэгэл одоо газар дээр нь гацаацсан байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ нэлээд жоохон хэцүүхэн харьцаа холбоо болоод өнгөрсөн нэг юм байгаад ах шиг байна тий. Тэгээ хизээ нэг өдөр магадгүй энэ нэг хүлээлт нь дуусаж магадгүй тий. Гэхдээ хүлээлтийг дуусгах хүн нь та байж магадгүй. Магадгүй гэж угаасаа та. Ягаад гэвэл энэ хүн зориг үйлдэл хийж хөдлөж чадахгүй байгаа тоххой. Буруу гэдгийг бол ойлгоцсон. За хэрв та нэг ийм хамтрагчтай байгаад тий үнэхээр танд таарч ивэл бас үйлдэл хийж үзэхэд бас юм асуудал өөр болсон байгаа байж болохоор л юм байна л гэж бодож байна. За уншлах хүлээж авсанд баярлалаа.
За медиатор 100 ч гэсэн карт тий. За энэ картыг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. За 3 дугаар хувилбар. Өнөөдөр ч бүр 4-4 хувилбартай. За 3 руугаа нэг орё та тий. 3. X чинь одоо чиний талаар яг юу бодож байна? Нөгөө хувилбаруудаас одоо харьцуулаад харах юм бол 3 дугаар хувилбар бол тий хамгийн одоо их тийм өөрчлөлтийн энерги орж ирж байгаа хувилбар баг тийм. Өөрчлөлт. Энд одоо үнэхээр хайртай байсан харагдаж байна. Тэгээд одоо амьдралдаа одоо юу гэх юм эргэлт буцалтгүй өөрчилсөн үйл явдлууд ингээд нөгөө болсон гэж ерөнхийдөө бол харагдаад байгаа байхгүй. Юм л болсон харьцаа байна да та хоёрын хувьд бол тэг. За тэгээд эндээс эхлээд тайлбарлая. Ки түлхүүр те нохоо хоёроор юу хэлэх гээд байна? Энэ хүн болохоор чамайг айгүй ихтгэлтэй хүн гэж боддог. Найдвартай хүн. Амьдралдаа одоо юу гэх юм чухал байр суурь эзэлж байсан хүн. Амьдралд нь. Тэгэхээр тэдл хөрөөр чи миний амьдралын хамгийн юу гэх юм одоо хамгийн чухал хүн байсан шүү гэдэг. Яг тэр ерөөсө төр зүрийн холбоо байсан гэж хэлэхгүй байгаа байхгүй юу? Төр зүрийнх ерөөсө биш байсан гэж. За birds two of cups гэдэг. Тэр хүнд одоо ч гэсэн таныг гэсэн сэтгэл байгаа гэдгийг хэлэх гээд байна. Үнэхээр чин сэтгэлээсээ бас хайртай байсан, хоёр биентэйг их тийм төстэй төрлийн хүмүүс байсан баг. А тэгэнгүүт одоо юу гэх юм харилцсан юм таталцал. Хайр сэтгэлийн бүр үнэхээр чин сэтгэлийн юм хайр сэтгэлийн харилцаа холбоо байсан. Одоо чамтай яаж нэхэр тий ярих хүсэлтэй, холбогдох хүсэлтэй, дотроо байнга боддгийг илэрхийлээд. Хуучин энэ өнгөрсөн цаг үеийг байнга дурсаж боддог сандаг гэж байгаа юм. Тэгэхээр өөртөө чинь ер нь айгүй тийм онцгой холбоотой байсан хүн гэж боддог. Онцгой тийм. Бараг зарим юм дээр нэг их төстэй усууд шиг тийм өөрсөндөө хоорондоо нөгөө тийм одоо хүүснэл өөрөөлөвч айгүй ижил төстэй юм ихтэй тийм хүмүүс байсан байж болох гээд ах шиг байна энэ картаас. За чамд одоо юу хэлээгүй өнгөрч байгаа гэхээр те. Би одоо бодсноосоо илүү чамааг өгүүлж гин, чамааг санаж гин гэж хэлэх гэдэг. Хамт байсан үе цаг мөчүүдээ бүр нөгөө өөрөө ч тэгэж нөгөө чамааг тэгж санана бодно өгүүлнэ гэж бодоагүй гинэ. Тэгсэн чинь бодсноосоо илүүгээр илүү чамааг санаж гин. Тэгээ тэр хүн яаж нэхэр зүгээр л ингээд өөрөө өөрийгөө хянах гэж өөрөө өөрийгөө одоо барьж ингэж хичээж байгаа байхгүй юу? Гаднаа нэг тийм одоо юу гэх юм болоогүй юм шиг нэг хүчтэй хүн энэ арслан шиг нэг тийм хүчтэй царайтай хүн болж харагдах гэж хичээж ийн гэсэн тийм байдалтай. Тэгтээ бодсноосоо илүү чамааг ястай ингэж санана гэж үнэхээр бодсонгүй гэж хэлж байгаа юм шиг байгаа байхгүй юу? Тэгсэн чинь бодит байдал нь бас ингээд X болцсон чинь бас өөр байгаад байна гинэ. За тэгээд тий одоо энэ харьцааг ингээд нэг дуусгасан ер нь бол тийм ингэж дуусгах ёсгүй байсан гэсэн тийм харамсал байгаа гэн. Энэ хоёр хоёулаа дуусч байгаа карт. Нэг 7-гийн 8-хан карт дотор хоёр дуусч байгаа карт байгаа байхгүй юу гэсэн өөрчлөлтөө. Тэгэхээр ягаад ч юм эргээд нөгөө нэг ямар ч тийм уулзах ч юм уу очих ч юм уу ингээд нөгөө нэг жоохон нүүрг болцсон баг. Ягаад гэвэл дууслаа ахиж хизээш тийм байхгүй баг амттай ахиж чамайг харахгүй марахгүй гэж гэдэг ч юм уу нэг тийм төрлийн нэлээд тийм онцгүй салалт байсан баг. Нэгстэй.
Тэгэхээр магадгүй нөгөө нэг ямар ч эргэж ирэх боломжгүй, ямар ч нөгөө нэг одоо бүр тийм бүр хоёрын тийм юм чи нөгөө нэг эргээд нэг орон зай үлдээн гэж ярьдэн шүү дээ. Одоо юу гэдэг вүлээ? Нөгөө нэг ямар ч юу вэ? Хичнээн салсан ч гэсэн бас айтаахан сална гэж байгаа шүү дээ, тийм. Хичнээн X болсон ч гэсэн нэг бие биенийг хит амир гомдохгүй эргээд нэг уулзах нүүртэй гэдэг шиг тийм бас салалт биш юм шиг байгаа даа л да. Жохон бүр тийм эргээд уулзахад нэг нүрэг болтлоо салцсан юм биш үл гэж тийм. Тэгээ энэ салалт нь айгу тийм юу гэх юм маш том гинтим маягаар ирсэн салалт байх гэдэг. Маш том одоо юу гэх нэг шокийн асуудал тийм. Маш том маргаан болсон. Бүр итгэл сэтгэл нь бүр гинтим байдлаар нуруу унсан. Тэгээ нөгөө нэг бодож төсөөлөөгүй байсан юм гинтим байдлаар ирсэн л гэсэн үг. Тэгээ лекс болчихчихлээ тийм. Тэгээ тэр бүхэндээ одоо жоохон ингээд үнэхээр тийм. Тэгээ салж байгаа үед нэг болчмгүй үед шүү дээ хүн чинь нэг эргэх нүргүү. За нэг тиймэрхүү маягийн салалт болсон юм уу даа л гэж тийм. Тэгээ бүх зүйл бол хитрхи бүр нөгөө нэг засаж залруулахад хэцүүгээр нуран унтсан байгаа гэж хэлэх гээд байна л та. За цаашдаа болохоор яг яах гэж нэхэр тийм. Тэр хүн бол тэр үнэхээр ганцаараа одоо ингээд нэг тийм энэ нэлийн тийм ядуу хүний амьдралыг өгүүлсэн ганцаараа сэтгэлээрээ ч бай бодит мөнгө санхүү бодит байдлаараа ч бай нэлийн ядарсан зүдэрсэн онцгүй байдалтай байхыг хэлээд байгаа байхгүй юу. Тэг ганцаардлыг мэдэрч ийн үнэхээр тийм алдсныгаа ойлгож байна. Одоо эргүүлэх ямар ч боломжгүй болсон гэдгийг ойлгож байна гэсэн үг. Тэг бүр эргээд нөгөө нэг холбоо барих нөгөө итгэл сэтгэл нүүр байхгүй гэсэн үг. За медиатор энэ карт таны сонголтын карт болохоор яг юу хэлж байгаа гэхээр тийм. Ер нь бол яг хоёр талын дунд энэ баланс тэнцвэр ойлголцол хэрэгтэй байсан л гэж. Ойлголцохгүй бол ядаж нөгөө хүнээр зуучлуулна гэдэг шиг ядаж нөгөө ойлголцох талаасаа нэг үйл хөдлөл ядаж тухайн үедээ ч хийжээч бай нөгөө энэ яг үндсэндээ бас зууч гэсэн карт байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо эргүүлээд нөгөө бүх юм ингээд нураад гиснийхаа ч гэсэн ядаж нөгөө нэг ойлголцох талаасаа ингээд зуучаар дамжуулаад ч болтгоо гэсэн үг шүү дээ. Хоорондоо бие биентэйгээ ярьж харьцаж чадахгүй бол хүнээр үг дамжуулдаг ч юм уу ядаж тийм зууч гэдэг чинь тийм биз дээ тийм. Гэт ойлголцох тийм одоо ядаж нөгөө хилэгдээгүй тайлбарч сонсоогүй гэж болно тийм. Тиймэрхүү юмнууд үлдсэн байхаа гэсэн сонголтын карт байгаа байхгүй сонголтын карт чинь. Нэгсэн та хоёрын донд ойлголцоогүй, ярилцаагүй, бүр тайлбарлагдаж чадаагүй. Ядаж тийм юмнуудыг одоо зуучаар дамжуулаад ч болтугай. Бас нөгөө сонсох бас ёстой ч байсан ч үж магадгүй л гэсэн маягийн. Одоо таны сонголтын карт өөрөө тийм карт байгаа. За тэгэхээр энэ харилцааг дуусгасан үйл явдал нь бол үнэхээр хүчтэй байсан юм байна. Тэгээ тэр явдлыг бол үнэхээр бүрэн дүүрэн одоо тийм давж гарч бас бүрэн дүүрэн дуусаагүй нэг тийм энергитэй уншлага болж байна л гэж хэлэхээр юм байна да. За ингээд уншлага сонссонд баярлалаа. Амжилт хүсье. За 4-р группийн уншлага эхлэе. 4-р хувилбар дээр за юу гарах нэ гэд үзье. За 4 уншлагч бас нэг хүсээд байхаар биш юм байна. Нөгөө яриад л гэдэг дуусахгүй гэдэг шиг л. Тэгвэл аль болох богинохон товчхон мессеж өгөхийг хичээж байна. За X чинь болохоор өөрөө чинь талаараа одоо яг ямар бодолтой байна вэ? За
эргэж холбогдох хүсэлтэй вэ шүү X чинь. Эргэж ярилцах, эргээд бүр эвлэрэх тухай бодож байна. Таны X гэж бодож үзэж байгаа тэр хүн чинь. Дөрөвдүгээр хувилбар маань арай бүр нэг өөр илүү өөр онцгой тийм бусдаас өөр байлаа. Тийм. Бүрэн X болж амжаагүй тэр хүн таны бодож байгаа тэр хүн бол тийм өөрийгөө X болох хүсэлгүй байна гэсэн үг. Яг одоо чиний талаар яг юу бодож байна гэхээр compromise, gentleman. Энэ хүн одоо эргээд те харахад болохоор бид хоёр илүү ярилцаад ойлголцоо тэгээд буулт хийж болох л байсан гэж. Өөрийгөө нэгсэнтэй би буулт хийж болох л байсан гэж бодож байгаа. Тухайн үедээ баг тийм олигтой ярилцаач гоох за ярилцсан ч гэсэн нөгөө бардам зам хөдлөөд бууж өгөөгүй юм шиг байгаа даа л да. Тэгэхээр одоо бууж өгөх болох л байсан да. Илүү ярилцаж болох л байсан. Нөгөө инхийн гэрээнд гар өсөг зурна гэдэг шиг гар барилцаж хоёулаа ингээд ойлголцож болох л байсан гэж одоо бодож байгаа байхгүй. Тэр одоо харилцаанд ер нь бол өөрөө алдаа гаргасан хэрнээ бууж өгөөгүй л байгаа байхгүй. Тэгэл ийм асуудал, ийм байдалд орсон гэсэн болох гээд байна л да. Тэгээд одоо бол өөрийнхөө буруу байсан гэдгийг бол угаасаа тэр үедээ ч ойлгож байсан, одоо ч ойлгож байсан. Тэгтээ бууж өгөөгүй. Одоо тэгэхээр тэр хүн бууж өгөх гэж байна. Яг одоогийнх нь мэдрэмжний үйлж ийн гэхээр те. Энэ загтаа багтах гэдэг. Загтал энэ page of wands энэ хоёроор те. Маш хүчтэйгээр юу хэлэх гэдэг нь өөртөө чинь холбогдох хүсэл байна. Холбоо барина бүр. Мессеж бичих талаар бодож чинь, боловсруулж чинь. Яаж ярих уу, юу гэж хэлж эхлэх үү, яах вэ, ийхүү талаасаа хүртэл ингэж бодож боловсруулаад төлөвлөж чинь гэсэн үг. Мессеж бичлээ гэхэд юу гэж бичих үү гэл ингээл тий. Уулзахаараа хэрэг уулзлаа гэхэд уулзчаад яг юу гэж ярих уу гэл. Ингэж бодож байгаа хүний энерги байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүн ямар ч гэсэн нэг алхам хийх гээд байна тийм өрлөөч нь ер нь. Алхам хийнэ гэдгийг илэрхийлээд байгаа картинд байгаа даа. За Words тэ King of Swords. Тэр хүн яг одоо юуг одоо өөрт чинь яг хэлээгүй гэхээр яг тэр тухайн харьцажсэн цагтаа айгүй өөрт чинь хөндөй хүүтэн буруутайгаа мэдсээр байж нэг тийм зөвүүн царайлсан л байх. Тэ. Нэг энэ нэлийн King of Swords чинь нэлийн зөвүүн эрхтэй хүнийг зөвүүн царайтай хүнийг буруу байж нэг уучлалтгүйдгүй нэг тийм бардам зантаа нэг тийм бууж өгтөргүй нэг тийм нэг дүр төрх байдаг штэ. Яг тийм төрх байхгүй юу? Тэгэхээр тэр үедээ өөрийгөө ийм байсныгаа амар хүүтэн зөвүүн байсныгаа бол одоо ойлгосон. Тэгвэл үнэндээ бол ярих хэлэх зүйл бол байсан л да гэдгийг одоо хүлээн зөвшөөрөд байгаа карт байгаа байхгүй энэ хоёроор. Чамд хэлэх ёстой үнэн гэж нэг юм байсан л да. Чамтай уулна ярилцах ёстой л байсан л да гэдгийг. Тэр одоо болохоор чамтай зүгээр тайван ярилцмаар байна гэж хэлэх гээд байгаа. Зарим яг юу болсон, яасан ийсэн талаараа тайлбарлая гэж хэлж байна. За Six of Cups. Аз жаргалтай байсан мөчүүдээ заримдаа одоо юу гэх юм сайхан дурсамжуудаа эргэн санаж гэнэ гинэ. Өөртөө чинь хамт байсан. Тэр өрөөсөө тийм юу мартах цаашаа X болоогүй эн чинь бүр ингээд бүх дурсамжуудаа эргүүлж тариулаад бодоод эргээд үйлдэл хийх тухай бодож гинөө. Тийм. Бүр санаж гинэ гэдэг аахгүй өөрөг чинь. Санаад байна штэ гэсэн санаа хэлээд. За цаашдаа яг юу гэж яа гэж байгаа гэхээр те Queen of Pentacles. Тэр чамайг үнэхээр тогтвортой, байр суурьтай, мөнгө төгрөг санхүүгийн боломжтой, халамжтай,
найдвартай тий нэг тийм юу гэх нэг өөрийн гэсэн байр суурьтай гэдэг нэг бүр онцгойлон орж ирээд байгаа. Хүн гэдгийг бол тий урт хугацаанд харж байгаа энерги. Тэгэхээр нэг юм болчонгүй байдлаасаа болоод өөрийг чинь бол ийм гэдгийг мэдж байгаа учраас эргэж холбогдохыг хүсэж байна л да. За тэгэхээр энэ ойрын ирээдүйг хэлэх гэж байгаа бах. Тийм. Нэг холыг үзэхгүй. Ойрын ирээдүйдийг яах гэж юм гэхээр уулзна, ярилцсан дахин одоо тийм харьцаа холбоо сэргэн. Одоо өөрийгөө ирж тайлбарлахаар нөөрөө бол тэгээд хүлээж авах юм байлгүй дээ. Энэ дээр дахин харьцаа холбоо сэргэ гэж байгааг хэлээд байна. Гэтэ шууд эргээд одоо нэг юу гэх юм одоо бүр шууд нийлчин гэсэн биш. Ямар ч гэсэн өөрөө энэ хүнийг хүлээж аваад ирэхээр нь яриа тайлбарыг сонсгол юм шиг байна. Тэгэхээр тэр хүн бол өөрийг чинь бол үнэхээр өндрөөр үнэлдэг, өнгөрсөнд байсан дурсамжуудаа санаж гин, холбоо барья гэж бодож гин, яаж холбогдох уу, юу хэлэх үү, уулзахаараа яг яах уу гэд бодод төсөөлөд байж шүү л гэж хэлмээр байна надад тэр хүн чинь. За ингэхээр та бол X бол бүрэн дүүрэн болоогүй юм биш үү гэж хэлэхээр байна. Тийм болохоор их тийм богинохон мессеж хүргэлээ. За тэгээд уншлах сонсонд баярлалаа. Амжилт хүсье. Бай бай.